Сүлд нэвтрүүлэг өнөөдрийн дугаараараа сонгуулийн хууль болоод улс төрийн намын тухай хуулийн эргэн тойронд яригдж байгаа сэдвүүдийг таймлан хүргэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгдорж улс төрийн намуудын төлөөлөлтөд уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцсон. Одоогийн байдлаар сонгуулийн хууль хамгийн анхаарал татсан сэдэв болоод байгаа юм а. Сонгуулийн хуулийг 12 дугаар сарын 26-наас өмнө батлах ёстой. Энэ хугацаа дуусахад 3 хоног дутуу байна. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахаар 3 ч хуулийн төсөл өргөн бариад байгаа юм. Яг одоо ерөнхийлөгчийн зүгээс гэдэг юм оруулаад өргөн бариад шийдэх ийм олон асуудлууд байгаа. За үндсэн хуулийн одоо ингээд аягүй багтахгүй санал асуулгын асуудал гээд ингээд явахгүй бол энэ дээр одоо би өөрөө оролцоод ингээд хамтраад ажиллахад бэлэн байна. Энэ хилцүүлгийг бүгдээрээ үргэлжлүүлье. Ер нь энэ иргэний улс төрийн эрх сонгуул тэгээд нам ийм хуулиас гадна тэр санал асуулгын иргэний улс төрийн эрхийн их чухал зүйл юм байлээ л дээ. Энтэй холбоотой асуудлыг тусад нь хуулиар ингээд зохицуулж болж байна. Одоо хэдүүлээ ажилдаа орё. Бид нар ингээд нэг хэсэг нь суугаад нөгөө хэсэг нь ирцгэхгүй ингээд байгаад байх бол ёстой нөгөө миний хэлдгээр их хурлыг л муухай харагдуулаад байгаа шүү дээ. Энэ сонгогдсон улсуудаа муухай харагдуулж байгаа. Эрх барьж байгаа сөрөг хүчин аль альнийгаа тийм онцгой байдалтай харагдуулаад байгаа маа. Тэгээд бүгдээрээ ажиллаа хий одоо цаг маш бага үлдлээ. Энэ цагт амжуулж олон ажил шийдъя л гэж зүгээр та бүхэнд одоо хэлж байгаа. Хамгийн гол асуудал сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж буюу сонгогчдын саналыг хар машинаар тоолох хэсэгтэр байгаа. Автомат санал тоолох машиныг 3 сонгуульд ашигласан одоогийн байдлаар ямар нэгэн гомдол зарга гараагүй байгаа. Гэхдээ итгэхгүй тухай асуудал их яригдж байна. Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэж судалгаанд оролцсон иргэдийн 90% нь үзэж эргэлзээ тэнэгэлзээтэй байгаа учраас Монгол Ардын намын бүлэг байнгын ороод болоод чуулганы хуралдаанаас завсарлага авсан гэдгээ хэлсэн. Тийм учраас автомат машинаас гадна давхар тоолох саналыг оруулж ирж байгаа юм байна. Манай энэ туршлагын шиг олон улсын байгууллагууд үзээ. За Монголын туршлага бол шудраг сонгуул явуулахад бүрэн нийцсэн маш сайн туршлага байна гэж бусад улс орн хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Тэгээ сонгуулийн ерөнхий оронд чинь та нар маш сайн зүйл нэвтрүүлсэн байна, сайн ажилласан байна гэж бүр жилийнхаа шагналыг хүртэл нөгөө парламент судлалын төвөд Лондонд байдаг төвтэй газраас олгосон шүү дээ. Дэлхийн сонгуулийн байгууллагын шагнал авсан. Тэгээд энийг судлаад явж байгаа. Энэ дээр ерөөсөө эргэлзэх зүйл баймаар юм. Ойлгомжтой шүү. Машинаар тоолчих. Машинаар тоолсон юм дээр харин өмнө нь нэг ийм хардлага гараад ирсэн. Энэ машиныг тоолъё, тэр машиныг тоолъё, энэ хэсэг гэж хүний тийм субъектив оролцоо байх хэрэггүй. Шууд суглаад тухайн хэсгээр за энэ машиныг тоолъё, энэнийг тоолъё гэж тэгээд асуудал гарах юм бол бараг цаашаа дахиад өөр машин тоолох ч үгүй өмнөх хуулинд ч хүртэл зохицуулалт нь сайн байна шүү. За сонгуулийн хуультай холбогдуулаад улс төрийн намуудын төлөөлөл мөн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгээ ер нь тэр үеийн улсын хурл бол юун дээр тохирсон гэхээр ерөөсөө гар тооллого бол буруу юм байна. Маш их алдаа гардаг юм байна. Хүний хүчин зүйл, хүн ядардаг барьдаг, санаатаагаар хэнийг ялуулах уу гэдгийг тоолдог улсууд шийддэг барьдаг. Энэ бол буруу юм аа. Бараг намын ялгаагүйгээр энэ нэг машиныг сонгосон юм. Тэгээ энэ машиныг сонгохдоо Монгол улс бол бас нэг өөр юм хийсэн байгаа. Одоо энэ машин чинь дэлхийд даяар нэг 100 мянган ширхэг хэрэглэж байгаа. Манай улсад 2500 хүн байгаа. Цорын ганц Монгол улсын сонгуулийн хуулинд саналын утасны зургийг бүх намууд оролцогчдод өгч байгаа. Тэгэхээр намууд бол нэр дэвш 2 юм өгдөг. Нэгдүгээрт зураг, хоёрдугаарт гарсан дүн. Зураг дүн 2 зурх юм бол сонгуулийн ерөнхий ороо тэрийг авч хэлцээд учир нь олох юм үүрэгтэй хууль байгаа. Тэрнээс сонгогчдын нэршийн жагсаалтыг бүгдийг тарааж өгч जैन. Саналын хуудасуудаа бүгдийг тарааж өгч जैन. Гарсан үр дүнгээ бүгдийг тарааж өгч जैन. Энэ хооронд ямар нэгэн зураг гарах юм бол сонгуулийн ерөнхиөр шийдвэр гаргах хэрэгтэй байна. Манайх шиг ийм шилэн сонгуультай улсад энэ дэлхий дээр байхгүй байна. Тэгэхээр бол би энд бол 100% итгэлтэй байгаа. Одоо тараацсан байгаа 3 сая 700 мянган саналын хуудаснаас зөрсөн юм байвал авид ир гэж. Бид нар бол хар машинаар тоолохыг эсэргүүцэв. Хар машинаараа тоолъё гэж. Хар машинаараа тоолъё. Үнэхээр шудраг одоо энэ хар машинд хэн бүхэн итгэлтэй байгаа юм бол гараар тоолох системийг бид нар бол эрхийг олгочихъя гэж байгаа. Бидний ярилцсан юм бол тодорхой хуваар гэж байгаа байхгүй. Бид нар гэж би ярьж байгаа юм гоотраа. Тэгэхээр би бол ингэж байгаа. Бид нар манай одоо намын бүлэг бол ийм байр суурьтай байгаа байхгүй бид нар. Бид нар яг бид нар дээр зөвшөлдсөхийн тулд тодорхой хувь тохирё. Жишээлх юм бол одоо 0.3% хүртэл гэдэг юм уу 5% хүртэл зөрөө гарах юм бол тоолохгүй. Тэрнээс дээш гэх юм бол жишээлх юм бол хэрвээ 2 дахь хүн хүсэх юм бол одоо энэ үнийг хин дуртай тоолоод явах ийм болцоогоор нь хангая. Тийм бол энэ Монголын нийгэмд тодорхой эргэлзээ тайлагдах юм аа гэсэн ийм үгээс би ийм одоо шаардлагуудыг бид нар тавьж байгаа л да. Үндсэндээ бид нар бол
тийм хатуу одоо ингүүл тэгвэл ингэнэ гэж хатуу нөхцөлүүл тавиагүй. Харин өөрсдийнхөө бас байр суурийг шингээсэн тийм сонгуулийн хуулийн төсөл өргөн барьчихад хурдан хэлэлцэх ёстой. Аль болохоор том ажлын хэсэг гаргаж байгаад хэлэлцсэн хугацаанд багтаах гэж амжих гэж одоо оролдъё гэсэн ийм байр суурьтай байгаа сонгуулийн хуулийн тухайд бол. За тий 38 за тэгээ одоо жагсаалтанд байгаа нэр дэвшигчийн одоо уртлын цифрыг сонгогч дугуйлаад зөвхөн нам эрен бэлдэг биш одоо нэр дэвшигчийг сонгогч эрен бэлдэг байхаар тэгтээ тэр саналаа өгсөн нэр дэвшигчийн дугуйлсан бас намд нь өөрт нь очгоо болж очдөг байх ийм сонгуулийн одоо тогтолцоотой списикт байгаа хэсгийг тим маягаар зохион байгуулж болохын гэх мэтчлэн. Ер нь хэд хэдийн их сайн саналууд байгаа. Би бүгдийг тооцохон байлиг. За бид нар бол энийг аль нэг юмтай уйж зүүж тийм арай хатуу нөхцөл болгоогүй. Харин ерөнхийдөө хурдан хэлэлцээ. Аль талын 3 бүлгээс гурвангаас нь өөр хувилбараар өргөн барьсан байгаа шүү дээ. Дундаа том ажлын хэсэг гаргаад явъя гэсэн ийм л байр суурьтай байгаад байгаа. Энэ сонгуулийн хууль гэдэг бол хамгийн түрүүн сонгогчийн эрх ашигын тухай асуудал байгаа шүү дээ. За сонгогдох гэж байгаа хүн тэр сонгуульд оролцож байгаа намуудын эрх ашиг бас байгаа. Тэр эрх ашигаа мэдээд тусгадаг. Тийм учраас сонгогчийн эрх ашигын асуудал шүү. Энэ гараар тоолно гэдэг бол манайх шиг энэ боломжийн одоо тэр нэг сонгуульд өгсөн бүх санал хэн өгсөн нэр нь байдгүй. Хэн одоо хэдэн санал авсан, хэн хэдэн санал хүчингү болсон, хэн хэдэн санал авсан гэдэг бүх хүн сонгуульд нэр дэвшүүлсэн байтугай, нам нь байтугай гэр бүлийнх нь суугаад тоолох боломжтой. Тэгээд зөрүү гарах юм бол сонгуулийн ерөнхий хороонд тавиад тэр техникээс болсон байна уу, юунаас болсон байна гэдгээ нягтлах юм боломж байгаа. Энэ дээр ерөөсөө битгий эргэлзээрээ үүнийг ололт гэж үзэж байгаа. Нэг Монгол улсын ололт гэж үзэж байгаа шүү гэдгийг нэгдүгürt хэлмээр байна. Хоёрдугаарт энэ сонгуулийн хууль одоо саяын ойлгож байгаагаар эн чинь 6 сарын 25 өмнөх сонгуульч хийзээ бол 12 сарын 6 сарын 28. Энэ одоо эх жилийн 6 сарын 28-наас өмнө сонгуул болсон л байна гэж үзэж байгаа. Сонгуул болно. Одоо бүгдээрээ энэнийг бас нэг тогтъё. Энэ хойшлуулна, урагшлуулна гэдэг ингээд яадаг. Та нар сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах чадахгүй бол 12 оныхоо явуулсан сонгуулийнхаа хуулиар сонгуульч нь явна. Бүгдээрээ энэнийг нэг ойлгоё. Одоо нэгдмэл ийм ойлголттой бол 6 сарын 28-наас өмнө сонгуул болно. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах чадахгүй бол 12 онд явуулсан сонгуулийнхаа хуулиар сонгуул маань явна. Өөрчлөлт оруулах чадах юм бол тэр өөрчлөлтийн тухай мэдээлэл ард иргэддээ хүргэнэ гэдэг нэг ийм зүйл дээрээ тогтъё. Сонгуулийн хуулиас гадна улс төрийн намын тухай хуулийг ойрын үед батлах хэрэгтэй гэж бас үзэж байгаа. Хуулийн төслийг удахгүй өргөн барих юм. Энэ хуулиар нэлээдгүй хэлэлцүүлэг явуулж улс төрийн намуудын байр суурийг сонссон. Улс төрийн нам бол Монгол улсын иргэн хүн улс төрийн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах гэж байгуулагддаг байгууллага. Харин өнгөрсөн 25 жилийн хугацаанд алдаа оноо аль аль нь бидэнд байсан. Хуулийн төслийн анхны хувилбараар бол намыг анхлан үүсгэн байгуулагчийн тоо 31 байхаар заасан. Энэ тоо одоо 801 байгаа юм а. Харин сонгуульд оролцохын тулд 3001 гишүүнтэй байна гэдэг босхийг тогтоож өгöd байсан юм а. Энэ бол нам байгуулах боломжийг илүү чөлөөтэй болгоё гэсэн санаа байлаа. Харин нам хариуцлага хүлээгээд улс төрийн сонгуульд оролцох гэж байгаа бол 3001 хүртэл гишүүнтэй гишүүд нь бүртгэлтэй татвараа төлдөг байх хариуцлагыг шаардсан. Гэхдээ улс төрийн намууд зарим төлөөлөл санал нийлэхгүй байгаа учраас энэ хувилбараас татгалзаж байна. Энэ саналыг ер нь хүлээж авъя гэж. Ер нь тэр хуучин явж исэн одоо тогтсон явж байгаа тэр 801-ээрээ намаа байгуулдаг. Тэр одоо зарчмыг хүлээж авъя гэсэн ийм одоо санал дээр хүрж байгаа гэдгийг та бүхэн нэгдүгээр хэлье гэж бодсон. За хоёрдугаарт манай намын удирдах хүмүүс бас та бүхэн цуглаад ярилцсан нэг зүйл бол за сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намыг бүртгэдэг, улс төрийн намыг татан буулгадаг, улс төрийн намын үйл ажиллагааг хяндаг ажлыг сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах гэж байгаа юм байна. Ер нь бүртгэдэг тэгээд одоо тэр татан буулгатай холбогдсон асуудлыг шийддэг шийдэл нь шүүхтэй байх хэрэгтэй гэсэн саналыг та бүхэн ярьсан байна. Ер нь энэ саналыг бас хүлээж авъя гэж. Намыг бүртгэдэг татан буулгатай холбогдсон эцсийн шийдвэрийг гаргадаг тэр эрх бол шүүх эрх мэдэлтэй байх энэ боломжийг бол хадгалж болж байна. Харин дараагийн асуудал бол улс төрийн намын хариуцлага. Улс төрийн нам хөрөнгөтэй байхыг энэ хуулиар хориглоогүй. Үл хөдлөх хөрөнгөтэй байж болно. Хамгийн гол оруулж өгсөн хариуцлагын заалт бол тэр хөрөнгөөрөө 100% санхүүжээд явдаг аж ахуй нэгж шиг байж болохгүй гэдгийг тусгажээ. Хөрөнгнөөсөө олдог орлого нь гишүүдийн татвар хандваас орж ирж байгаа мөнгөний 10%-аас хэтрэхгүй байх ёстой юм байна. Ер нь улс төрийн нам тавьж байгаа хамгийн том хариуцлага бол үндсэн хуультай л холбож тавьж байгаа. Энэ үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн хуулийн зарчимд нийцсэн л байх ёстой намын үйл ажиллагаа.
нийцэхгүй мэдэгдэл хийсэн гаргасан ийм зүйл дээр шууд татан болох тухай ярихгүй. Зүгээр сануулга өгж байгаа. Тэр маш олон төрлийн хариуцлагын тэр зарчмуудыг та бүхэн ийм үйл ажиллагаа гаргаж байгаа гишүүндээ хэлээ. Ийм юм байж болохгүй. Нам нь албан ёсоор бүр улс төрийн нам нь бүхэлдээ тийм болох юм бол үндсэн хуулийн эсрэг байх юм бол асуудлыг сануулна. За тэр одоо өгдөг дэмжлэг, төрөөс өгдөг дэмжлэг, хамтарч ажилладаг тэр юмнууд дээр багасхан сануулна гэсэн энэ бүх зүйлүүд явсаар байгаад татан болох тухай асуудал руугаа хөрж байгаа юм. Тэгээд нам гэж байгуулчаад 6 жилийн дотор нэг ч удаа аль нэг шатны сонгуульд оролцоогүй бол энэ асуудлыг авч үзье яач гэдэг юм уу. Энтэй бид нар ярьсаар байгаад энэ 25-6 жил ярьсаар байгаад энэ амьдралаас гарсан дутагдaltaй гэдэг юм уу бас хариуцлагатай байх талаас нь энэ асуудлыг оруулсан юм л да. Тэгэхээр энэ шатлалууд байгаа. Тэгэхээр ер нь эцсийн шийдвэрийг бол шүүхтээр очиж гаргах юм байна гэдгийг ойлгууллаа. Улс төрийн намуудын тухай хуулийн дээр ихэнх намууд дэмжсэн саналтай байна. Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө гэдгийг дэмжиж байна. Жишээлбэл Монголын либерал нам шилэн данстай болоход бэлэн байгаа гэдгээ хэллээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд батлагдсан хамгийн дэвшилттэй хуулиудын нэг бол шилэн дансны хууль гэж үнэлж байгаа. Намаас төрийн үйл ажиллагаанд оролцохыг зогсооно гэдгийг мөн дэмжиж байна. Улс төрийн намуудын хууль батлагдаад явах нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч намуудын төлөөлөл инхүү илэрхийлсэн юм а. Тэгэхээр нэгэнт намууд санал нэгдэж байгаа бол бушуухан өргөн бариад хэлцгээе. Улс төрийн намын хуулиа шинжлэх хэрэгцээ гарчаад сүүлийн 3 жилийн их хурал дээр хилцүүлэг явуулаад ерөөсөө болохгүй байгаа. Одоо жишээ нь ардын нам бол байхгүй байна. Ардын намын хамгийн гол хэлсэн өмч хөрөнгөтэй байх гэдгийг бол ерөнхийлөгч авцсан байна. Арчилсан нам бол өмч хөрөнгөгүй байх тал дээр нь санал өгсөн. Одоо хэрвээ намын хуулиа шинжилж байгаа бол нам болвол одоо аж ахуйн нэг жишээ байж болохгүй. Том байшингаа түрээслэл ашиг болоод иж. Хэдийгээр одоо арчилсан намын өмч хөрөнгөгүй байх санал дэмжигдээгүй ч гэсэн ерөнхийдөө хурдан өргөн бариад хурдан хилцүүлгэнд ороод баталмаар байна. Бид их хугацаа алдж байгаа. Тэгээд сая ярьсан өөрчлөлтүүдийг тусгасан хуулийг арчилсан нам бол дэмжиж бушуухан батлахын төлөө байна. Ёс зүйн журамтай байлгах дээр бид нэр санал нэг байгаа. Одоо нам дотор манай ялгарл бол ёс зүй гэж ярьж байгаа. Энэ дээр бол санал нэг байна. Тэр санхүүжилтийг ил тод байлгах тал дээр тийм зарчим агуулга орсон байлаа. Энэ дээр бол бид нэр санал нэг байгаа. Одоо бид нар намаа шилэн данстай болгосон байгаа. Манай намын дансыг сайтаар ороод харах юм бол манай санхүүжилт ил байгаа шүү. Одоо гарсан баланс тайлан болгоно бид нар ил гаргаа явж байгаа. За намыг институт байлгах тал дээр их орсон юм байлаа энэ хууль өөрөө. Энэ дээр бол санал бол 100% нэг байгаа. Тийм учраас одоо лидерийн нам ч юм уу манлайлагчийн нам гэдэг асуудал манай дотор бол байдгүй. Тийм учраас бол зүгээр миний байр суурь жишээлбэл дарга гэхэд бол би хөдөлмөрийн үндэсний намын байр суурийг олон нийтэд таниулагч мэдээлэл хүргэтэн болохоос биш шийдвэр гаргадаг эрх мэдэлтэн биш гэж манайх дотроо тусгаж явдгийн дүрэндээ. Ер нь улс төрийн нам болгон өөрийн тоглоомын дүрмтэй тэгэж өнөөдөр тэрийгээ дагаад Монгол улсад улс төрийн намууд төлөвшөөгүй. Нэгдлээ ихэд дандаа механик нэгдлүүд бий болдог. Тэгээд салж утрах маш олон үзэгдэл явагдаж байгаа. Тэгэхээр нийгмийг энэ өөрөө тарааж бутраах үндсэн хүчин зүйл болоод нөгөө үндэсний эрх шиг гэдэг нь дараагийн очрод тавигдаад байгаа учраас гарцаа авахгүй улс төрийн намуудын хуулийг одоо үндсээр нь шинчилж бүх намууд 20 хэдэн нам байна уу хэд байна хамаахгүй нэг ижил тоглоомын дүрмтэй болох нь бол хамгийн зөв зүйтэй алхам юм аа. Тэгээд энэ хуулийн төсөлтөд бид бүхэн сайтар танилцсан. Ер нь бол улс төрийн намуудад тулгамдж байгаа 3 том асуудал байдаг. Нэгдүгээр нь бол улс төрийн намын дотоод ардчлалын асуудал. Хариуцлагын тогтолцоо. Тэгээ санхүүжилт гэсэн 3 одоо гарцаа авахгүй үргэлж яригддаг юм сэдвүүд байгаа. Тэгэхээр энэ 3 үндсэн асуудлыг бол багтаасан, шийдэхийг оролцсон. Тэгээ ер нь шийдсэн ийм одоо төсөл болж чадсан гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа улс төрийн намууд хатуу гишүүнчлээс татгалзах, бодлогын институт байх, бодлогоороо өрсөлдөх. Тэгээд улс төрийн намд тавигдах тэр шаардлага өөрөө өндөр байж иж. Тэгээс хин нэгэн этгээд улс төрийн нам байгуулчаад янз бүрийн одоо ижил төвшөнд ижил зиндаан, ижил статусаар асуудалд хандах биш. Ингэж явах юм бол улс орон цаашдаа намууд нэгдэх, намууд хамтрах улмаар одоо гол тавьж байгаа тэр асуудлаа шийдэхэд чухал хүчин зүйл болох уу?
Улс төрийн намын тухай хуулийг өргөн барьж баталснаар намууд илүү бодлогын талдаа институц болж хөгжин, улс төрийн намууд хариуцлагатай хэлсэн үг үйлдэлтэй хариуцлага хүлээдэг, улсаараа хуваагдаж талтсан хатуу гишүүнчлэлтэй биш болно гэж үзэж байгаа юм а. Одоо байгаа намын гишүүдийг намын жинхэнэ гишүүн, намын дэмжигч гишүүн гэх зэргээр 3 ангилдаг болно гэж үзсэн. Энэ тохиолдолд намын жинхэнэ гишүүдийн тоо буурна, улс төржилт багасах юм а. Энэ талаар намуудын саналыг нэгтгэн тусгасан байна. За удахгүй энэхүү хуулийн төслийг хэлэлцгээр төлөвлөжээ.